За намайг тогтхомын сайхан жаргал гэдэг. Би айлын 5 хүүгийн одоо 4 дахь хүү. Манайх 5 бандтай айлын 4 дахь хүү болж төрсөн. За би манай аав бол Говьолтой аймгийн Дэлгэр сумын Баянбуур багийн хүн. За миний бие бол одоо Говьолтой аймгийн төвд төрж өссөн. За тэгээд аавынхаа нутгаар овоглож, өвөг дээдсийнхаа нутгаар зарлуулж барилддаг. Тэгээд бас олон жил бас сайхан зарлуулж энэ нутгийнхаа одоо нэгэн хэсэг болж явж байгаадаа их баяртай байдаг. За миний бага нас бол аймгийн төвд өссөн. За айлын 5 хүүгийн 5 хүүтэй айл бол одоо багаас их насвалдаж хоорондоо их тийм одоо юу өссөн. Одоо юу гэдгийг эрэгтэй хүүхдүүдийн амьдрал одоо ямар хөө өсдөг тэр журмаар өссөн. Тэгээд за ер нь багтаа нэг тийм барилддаг хүүхд байсан. Ер нь бас нэг тийм тэнцээ оролдонд орж байгаагүй. Тэгээд төв сүүлд хойнод 20 нас гарсан хойноо бас бөхөр барилдаж ингэж бүх болж бүхий амьдрал орсон. Тэгээ ер нь манай нах зах маань Говьолтой аймгийн Жаргалан сумын яриад аймгийн Арслан Амгалан гэж хүн байдаг. За энэ хүн бол одоо намайг бүхий амьдрал руу хөтлж оруулсан юм хүн байдаг юм аа. Тэгээ ер нь манай бас том ах маань сумын зам золтой хүн байсан. Тэгээ манай дээдлийн ах нар маань хүүхдийн барилдаануудад төрүүлж үзүүрлэж шүүгүрч байсан. Ер нь бол тэр чигээрээ л одоо бүхийн одоо хүрээлт өссөн. За аав маань бол их завтдаг байсан. Манай Дэлгэр сумаас маань одоо улсын золтой бүх байхгүй. Анхад аймгийн Арслан золтой бүх байдаг байсан. Тэгээ манай 2014 онд манай эдэн сайхан маань үзүүлж 512 бүх барилдаж үзүүрлэж аймгийн Арслан цолын чимийг авч байсан. За би 15 онд одоо хаймагтаа төрүүлж одоо аймгийн Арслан цолыг авч байсан. Анх 1953 оны Дандан дойл Арслангаас хойш аймгийнхаа байр наадмаа аваагүй байсан манай Дэлгэр сум. Тэгээ 15 онд би байр наадмынхаа төрөг авч. Тэгээ үндсэндээ бол одоо тэр цагаас хойш одоо улсын цолтон болно гэдэг юм туйлын хүсэл эрмэлзэлтэй бэлтгэл сургуультаа хийж. За тэгээ тэрний төлөө одоо хоёр гүн сэтгэлээр зүтгэж явсны үр дүн өнөөдөр бас гарлаа. Тэгээд одоо олон сайхан хүүхдүүд манай сумаас маань барилдаж байна. За манай аав бол загтаг. Одоо нутгаасаа одоо олон сайхан бүх тамирчид төрүүлж гаргаараа гэдэг. Тэр бас биелээ болж одоо аавынхаа захиасыг биелүүлж одоо олон сайхан хүүхдүүд дагуулж бэлтгэл сургууль хийлгэж байна. Эхнээс одоо аймгийн Арслан сумын зан аймгийн цол авж байна. Тэгээ цаашлаад одоо энэ улсын юугаар тогтохгүй Монгол төрийн наадмын үзүр дөрөнд үлдэх хэмжээний би олон сайхан бүхчүүд төрүүлж гаргана гэж бодож мөрөөдөж явдаг. Тэгээ энэ бол одоо дөнгөж эхлэл. Тийм учраас цаашаа Дэлгэр нутгаас маш олон улсын цолтой бүх төр нь авраг Арслан Гардизан мөн одоо чөлөөт бүх жолоо бүх спортын төрлөөр одоо маш олон одоо олимп дэлхийн тамирчид төрөн гарна гэдэгт миний хувьд итгэж мөрөөдөж энэ төлөө маш хичээж ажиллаж байгаа. За энэ жилийн хувьд бол наадмын бэлтгэлээ би одоо геомандал гэж амралтын газар одоо өөрийн шавнараа аваад тусдаа бас гарсан. Наадмын нэг 10 хоног өмнө 10 хоног гарсан. За тэгээ наадмын одоо 3 хоногийн хоногт бол хамтаа шил дэвжээнд бас бэлтгэл сургалтанд хамтарч бэлтгэлдээ гарсан. Тэгээ энэ жилийн хувьд бол одоо улсын баяр наадамд бол одоо барилдахад манай Гард Ганбаатар ах маань, Лавгдорж ах маань, Батэрдэн Гард маань, Багхуун Начин маань бид нар бүгдээрээ хамтдаа байж ээж хамтдаа энэ цолны төлөө зүтгэж бас энэ цолны төлөө даваа бүртээ хамт байлаа. Энэ бол хамтын хүч. Манай Говьолтой аймгийн хамтаа шүрхэн дэвжээ бол том дэвжээ. Тийм учраас бас нэг улсын цолтон төрөхгүй 5-6 жил болсны араас улсын харьцаа цолтон төрж байгаа нь бас бэлэгдэлтэй байна. Цаашлаад одоо дээшээ харьцаг заан гард Арслан гэдэг цол руу одоо зүтгэж илүү одоо явцгаанаа. Тэгээд ер нь бол бодлогын хувьд бол бас их бодлоготой ажиллаж байгаа. Манай Хармаа Фүши авраг бол одоо Говьолтой аймгийн одоо өсвөр залуучуудаас нь бүр одоо үндсээс нь хэлж хүүхдүүдэд бэлдээ гэдэг юм том зорилготой ажиллаж байгаа. Энэний үр дүн бол одоо нэг энэ жилээс бас өгөөд эхэлж байгаа. Тэгээд одоо цаашид одоо маш олон залтан төрөн гарах байхаа. За бүхэн гэхээр л бас нэг тийм тусдаа ойлголт
гэсэн юм бол байхгүй. Хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Одоо хүн тудлаа ярьдгүү хэлсэн ярьсандаа. За одоо тэгээд юу байх вэ? Ер нь нэг тийм төлөв дараа байх хэрэгтэй л гэж боддог. Ер нь хүний өөрийн мөн чанарыг алдахгүй явах нь өөрөө одоо бүх хүн байх ер нь гол зүйл байх. Түүнээс одоо тусдаа бүх хүн өөрөө ийм энгийн хүнээс гэсэн ялгаатай зүйл гэж байхгүй гэж ойлгодог би бол. За бүхээр барилдаж байгаа залуучуудын хувьд бол олонний өмнө бас ил тод байдаг. Тэгээд тэнд олон түмний нүдэн дээр ил байдаг учраас маш их төлөв дараа юм. Одоо хараал юу гэлдэггүй бие зүг авч явдаг. За тийм одоо их тийм үйл жишээл байх хэрэгтэй болов гэж боддог. Тэгээ одоо ер нь бол энэ сайхан өндөр цолонд хүрсэн энэ цолыг одоо хамгаалж авч явахын төлөө миний бие маш их хичээж явуулна. Харцаг цол одоо сайхан жаргалыг биш харцаг цолоон чимэж сайхан барилдана гэж бодож байгаа. За аймгийн арслангууд чинь бол хоёрын нэгэн даван сумын занцтай таардаг байсан. За хоёрын даванд чинь улсын одоо начин шин начин миний ерөнд бол одоо шин улсын начин буюу аймгийн хурц арслангуудтай таардаг. Хоёрын даван. За гурван даванд бол одоо ер нь нууран дээр очдог. Тэгээ энэ жилийн хувьд бол бас нэгэн даванаас ахуулаад их чанга таарлаа. За хоёрын даваанд Монгол улсын гавьяа тамирчин, Жудогийн олон улсын гавьяа тамирчин Батханбаатар начтайгаа Аранга аймгийн Батангэл сумын яриад Батханбаатар гавьяаттайгаа таарсан. За 3 дээр бас Сухот арслантайгаа барилдлаа. Хүнд барилдаан хийсэн. 4-ийн даваанд Золбоо харцагтайгаа барилдлаа. Бас нэлээд хүнд барилдаан боллоо. Тэгээд 5-ын даваанд Гончиг дам гардтайгаа барилдлаа. Урд жил нь би 4-ийн даваанд Гончиг дам гардтай өвдөж шородчихсон. За 6-гийн даваанд Лав гэрэл заантай таарлаа. Бас онцлог нь юу гэвэл бас 2 гавьяаттай таарч. Жодогийн Жүлүүтийн одоо ийм 2 сайхан гавьяаттайгаа таарж энэ 2 хүмүүсээр даваа их цол нэмсэндээ төлөв их баяртай байгаа. Аврагтаа би нэг одоо нутгаа дуусахаар хал зурилдаан дээр би нэг 100 өхийлдөг хийгээд тэгээ авраг тэн дээр их тэнцвэр алдаад босоод ирсэн. Тэгээ би өөрөө тэрийг итгэлгүй хэвчээ. Ер нь бол бас 100 өхийлтэй бол бас байгаа юм байна гэдэг ийм ойлголттой гарсан. За гарахад бол одоо авраг бол одоо энэ жилийн хувьд бол үнэхээр одоо өр мөц бэлтгэлтэй. Одоо ямар зай байхгүй, хий байхгүй маш өөр одоо юм төвшний хүн гэдэг нь бол одоо үлдчихсэн. Тэгээ сэрүүнээс барилдъя гэсэн зорилготой гарсан. Сэрүүнээс бол одоо ямарч миний барилдааныг бол оруулаагүй. Тэгээд золгооны барилдаанд ороод би 2 барьцыг халаад явсан. Тэгээ ерөнхийдөө бол бас хитрхээ барьцандаа шунтсан. Тэгээ ер нь одоо нөгөө хилдөгөөч хийж үзсэн, хавраагач хийж үзсэн. За тэгээ цаатал төгсгөлдөр энэ дээр баруун хөл бас их цөмөрч гიშиж харагдахаар нь баруун хөл дээр нь мурчий гэдэг тийм. Бодол тухай үед зурс орж ирээ тэгээд дайраад мурдсан. Тэгээд бас хараагүй сайхан барилдсан. Тэгээд энэ Монгол төрийн баяр наадмын дархан авраг хүнтэй тэгээд сайхан барилдаад өдөш ородсондоо сэтгэл бас тийм бас юу байхгүй байгаа. Тэгээд сайхан байгаа авраг маань төрүүллээ. Дархан аврагтаа наадам гэдэг бол сайхан наадам. Нэг хүний амжилтыг үзэж, нэг хүний 100-ны амжилтыг харж бид тэр амжилтыг гэрчүүлж ингэж баясна гэдэг бол бас сайхан зүйл. Тэгээ сайхан дархан аврагтай тийм сайхан наадам боллоо гэж бодож байна. Ер нь бол одоо наадамд барилж байгаа бүхчүүд, унж байгаа бүх нь бол бас нэг жоохон сэтгэл дундуур байх, маргаантай байх гэдэг бол бас давсан бүхтэй бас жоохон юу гэдэг. Тэгээ миний хувьд бол одоо нэгэн даваанд Дундгуйн Мегмаржуу гэж аймгийн начин залуутай таарсан. Мега дүүтэйгээ өмнө цэргийн наадмаар таарж би бас унжижсэн. Тэгээ мега дүү унчаа за хаа сайн барилдаараа та улсын цол аваарай гэдэг. Тэгээд нэг хөөрхөн документ өгсөн. Тэгээд 2-ын даваанд Батханбаатар начин маань за сайн барилдаараа начин болоорой гэдэг өгсөн. 3-ын даваанд манай хурц арслан Сүхбат маань дахимдаад өөрөө сунаад алтраад доогор орсон. Босч өрөө сайхан инээгээд за миний наад улсын цол аваарай гэдэг дахин өгсөн. За 4-ийн даваанд манай Золбоо харцаг маань одоо за найзынхаа цолонд хүрээрээ гэдэг. Тэгээ энэ бас сайхан өрөөлтөй тийм одоо байх. Ер нь бол бүхчүүд бид бол одоо
Өстой нөгөө бөхчүүд юугаараа ялгаатай байдаг энүүгээрээ л одоо их тийм ялгарх тийм юу юм болов нэгэндээ амжилт хүсдэг тэр дэвжэн дээр бүх зүйл болоод өнгөрдөг дэвжэнээс гараад бүгд сайхан яадаг тэгэхээр бол яг тэрний дагуу одоо сайхан ерөөлөөр сайхан зонд хүрлээ гэж бодож байна. Тэгээ лавграл заамтай би нэг өмнө нэг лавграл заам шиг намаа улсын заам болоо 3-5 хамгийн дөрөнд намайг амлаж авчихсан. Тэр өдөр гавьяат болоод ирж шагналаа аваад тэр өдрийн барилдаанд ирж барилдаад намайг амлаж авчихсан. Тэгээ хоёулаа нилээн барилдаа нилээн золгосоо. Тэгээ төгсгөл дээр нь лавгар заан намайг мөргөж хөөж байгаа сунцсан. Тэгээ камер шүүсэн лавга зааны өвдөг хүрсэн байна гэдэг. Тэгээ би босоод миний шагаа нэг гიშгэж болохоо болчихдог. Тэгээ би за ахиндөө чи даваагаа аваад цаашаа явах нөлөөлөх байна гэх хоёр нэг тийм барилдан болж исэн. Тэгсэн манай лавграл дүү оройн над руу мессежээд ахаа хөл зүгээр үү гайгүй юу гэдэг над руу мессеж бичсэн. Тэгээ ер нь нэг тийм бас хүн жанртай дотортой мундаг залуу байна да гэж бодож байсан. Тэгээд ер нь энд таарахтай их сайхан гимгүү тийм цайлган хүүхдэрээ энийгэл байж идэх сайхан мундаг залуу штэ. Тэгээд лавграл зааныгаа бол одоо дэлхийгээс медаль авахт маш их баярлжээ. Одоо Олимпиос хүнжингээс медаль аваасаа гэж төлөв их залбирч одоо авчаасаа гэж одоо дэмжиж суун. Тэгээд за сайн барилдаараа сайн барилдаараа гэж тэгмээ гэсэн. Тэгээд ер нь бас нэлээд бас харамсалтай байрлаа. Тэр би нэг хавирчмаар болоод баруун хөлн цөмөр шишгээдсэн. Тэгээ бартгүй нэг жоохон муухай хавираад тэгсэн яг тэр хавиран дээр гаргаад хоош нав доктораад хонгодоо ороод нэлээд лав таалтсан. За тэрэн дээр би бас нэлээд бас ширвэж таарад цаад 2 өвдөг рүү ширвэж таарад ийшээ баруун ирэл цаад хөл өвдөг. Тэгээд би нэг 5 урчин жил 5-ын даваанд Зоригт Баатар харцгийг бас яг тэгээд 4 хөлөөл алдчихжээ. Яг тийм барилдаан болчлоо одоо гэж тухайн үед би Зоригт Баатар харцгийг тэрж авалгүй алдчихжээ. Тэгээ яг лавграл заанаага тэрээд авахсч алдсан байхгүй. Бас яг тэн дээр нэг хүцээгээ тэрээд авъя гэж бодсон. Тэгээд босчроо за өвдөг хурчуу камер шүүхүү гэд. Тэгсэн харин өвдөг хурсан байна гэд. Тэгээд бас мундаг юм дүүгээрээ заанаараа цол авсандаа их баяртай байгаа.